За сайн байцгаана уу? Манай анхны зочин YouTube-ийн маань анхны зочин байгалаагаа урьж байна. Тэгээд манай энэ YouTube-ыг дагаа сонсож байгаа бүх сонсогчдоо, үзэгчдээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд шинэ хүмүүс дагах сонирхолтой болвол US Монгол Finance 360 гэсэн YouTube байгаа шүү. Дандаа санхүүгийн мэдээлэл өгдөг тий. Энэ удаа анхны зочин маань бит хоёрын client тэгээ дээрэс нь бас өөрөө яагаад ийм санхүүгийн мэдээлэл хэрэгтэй вэ гэдгийг мэдэрсэн амьдрал дээрээ үзсэн болохоро манай зочин болоод анхны зочин болоод орж иж байгаамаа. Тэгээд их өндөр сэтгэлтэй байна. Ийм мундаг байгалаатайгаа тэ өнөөдөр цагаа өнгөрөөхгүйд ярьслага сайхан яриа өрнүүлэх гээд ороод ирсэн тий. Анх байгалаатайгаа эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд танилцсан байгаа. Тэгээд тэнцээ айгүй гоё өөрийнхөө тухай том ихтгэл тавьсан, хүмүүсийг инээлгсэн, уйлуулсан, өөрийнхөө амьдралынхаа жишээнээс тий. Тэгээ одоо бол манай байгалаа маань life coach YouTube channel тий өөрийгөө хайрлах уу гэдэг YouTube channelтай. Тэгээ та бүхэн маань бас дагаарай YouTube-ийн тий. За тэгээд байгалаагаа урьж байна. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол US Монгол Finance 360 гэдэг энэ YouTube хамгийн анхны зочин болоод оролцож байгаа маш их баяртай байна. Тэгээд Сувда болон Уянга ихчтэй маш их баярлалаа намайг урьж оруулж агаад. Тэгээд чадах чинээгээрээ өөрийнхөө experience тэгээд өөрийнхөө түүхийг хуваалцъя гэж бодож байна. За баярлалаа. За байгаалагаас би хамгийн түрүүнд нэг юм асуумаар санагдаж байна. Мэдээж олны танил болсон байх өөрөө. Гэхдээ яг өөрийнхөө талаар би хинбэ гэдэг асуултанд нэг хариулж өгөөч. Үзэгчтэй өөрийгөө яг ямар талаар ямар байглаа гарч тань өөрийгөө танилцуулахыг хүсэж байна. Тэр тал дээр өөрийнхөө талаар нэг товчхон ярьж өгөөч. Баярлалаа. Би one of many of things гэдэг шиг айгүй туршиж үзэж байгаа ийм эмэгтэй байгаа. Тэгээд ер нь миний яг энэ journey хизээ эхэлсэн бэ гэхээр би яг 2 жил гаруй өмнө яг өөрөө нөгөө өвдсөний дараагаар би ер нь хин юм бэ? Энэ хорвоо дэлхий дээр яах гэж төрсөн бэ гэдэг асуулт өөрөөсөө маш ихээр асуусан. Яа тэгэхээр нөгөө хүн их өвдөхөөрөө ингээд их айдас болон нөгөө юу гэх юм бэ? Хэцүү юмнуудыг туулж авахаараа энэ асуулт их асуудаг юм байна. Тэрнээс урд нь болохоор ингээл яг нэг юм автопайлот өдөр тутмынхаа амьдралаар те ингээд ажил гэртээ ирэхээрээ гэр үр хүүхэдгээ явж исэн бол одоо би хинбэ гэдээ өөрөөсөө асуух юм бол би айгүй сайхан сэтгэлтэй юм мундаг эмэгтэй юм байлээ. Тэгээд маш их хүчтэй, тэгээд өвөөдрөг тэгээд өөрийнхөө үн цэнийг бүтээхээр явж байгаа юм эмэгтэй байгаа. Тэгээд энэ хорвоо дэлхий дээр би яах гэж төрсөн юм бэ гэх юм бол зөндөө олон хүмүүст тус болохоор төрсөн юм шиг санагдаад байна. Тэгээд яг тэрнийхээ дагуу би зөндөө олон юмнууд хийж байгаа. Тэгээд таны энэ асуулт би хинбэ гэхээр би яг би одоо алийг хэлэх ёстой вэ? Дотроо бодогдож байгаа байхгүй. Би яг ингээд life coach-ээр сурж байгаа. Тэгээд хүн ер нь бол нэг олон юм хэрэгтэй байдгүй мэлээ. Нөгөө анхандаа бол энэ мөнгө төгрөг янз янзын эд баялагын төлөө явдаг гэсэн бол энэ би ямар үнцэнтэй хинт ямар баялаг өгч чадах юм те хинт яаж тус болж чадах юм гэдгээр би хинбэ гэдэг үнэлэгддэг юм шиг санагддаг болсон. Тийм учраас яг одоогийн байгаль бол өөрийнхөө хайрыг бусдад түгээе гэсэн. Ямар гоё. Тэгээд нэмээд нэг юм саяны хэлснээр асуухад байглаа. Одоо бол сайхан эрүүл сарвал байгаа, их сайхан харагдаж байна. Тэгээ бас буцаад ингээ бодоход тэр өвдсөн үеэ бодоход хамгийн хэцүү давж туулахад хамгийн хэцүү нь юу байсан? Сэтгэл зүйн хувьд байв уу? Физиолог бие махбодын хувьд байсан уу?
аль нь чамааг илүү хүчрэх болгосон өнөөдрийн байгалаа болгосон гэж бодож байна. Би физиологийн хувьд бол угаасаа эмчилгээ хийлгээд эмчит үзүүлээд тэгээ энэ тарайгаа хэрэглээд явна штэ. Би физиологийн хувьас илүүгээр хамгийн их нь сэтгэл зүй байсан. Тэр хүн ингээд баг юу одоо нөгөө нэг үг хүчтэй байдаг гэж ярьдаг шүү дээ. Хүн хүчтэй биш бол үнэхээр бас хүнд өвчний үед бол давж туулж гарахад хэцүү юм лээ. Тэгээд намайг одоо амьдруулсан гэх юм уу ийм зүйл бол юу гэхээр сэтгэл зүй байсан. Сэтгэлээр маш их хүчтэй байсан. Яагаад гэхээр би ээж хүн бас ганцхан охинтой байхгүй юу? Манай охин 14-тэй. Тэгээд тийм болохоор ингээд би амьд байх хэвээр би хүүхдийнхаа төлөө би ингээд охиныгоо сургуулийн төгсгийн хармаар байна. За тэгээд одоо тэгээ хүүхдээ том болохын хүнтэй суухыг хармаар байна гэдэг ийм бүсэл байгаа. Тэгээд яг ийм сэтгэл зүйгээр хүчтэй байхаар хүн бусад одоо нөгөө биеийн өвчнийг бол даваад тулж гарч чаддгийг билээ. Нэрээ үнэн баг шүү те яг тэр бол яг тэгээ бас би ингээд чамайг ингээд сонсч байхад ингэж бодогжлаа. Амьдралд хүнд маш олон төрлийн итгэл тэг ингээд өөрийнхөө талаар болон амьдралын талаар боддог бодол үзлүүд байдаг. За тэгээд энэ саяны хэлсэн чиний ингээд journey буюу амьдралын энэ хэсгийг туулаад өнгөрөхөд аль нь чамтай үлдсэн амьдралын ямар аль нэг итгэл үнэмшил чинь одоо тий худлаа байсан байна гэдэг тийм ойлголт байсан уу чамд яг энийг өнгөрөөд гарахад? Байсан. Яг үнэнгээ хэлэхэд 2 жилийн өмнөх байгаль одоогийн байгаль хоёрын хорвоо дэлхийд итгэдэг итгэл үнэмшил маань хоёр шал өөр байгаа байхгүй юу? Бол би яг нөгөө нэг яг л одоо өөрийнхөө одоо нөгөө нэг гэр бүл одоо тий зөвхөн ингээд жижигхэн юм дээр их анхаарал хандуулдаг байжээ. Тэгээд гэж боддог байлаа. Одоо миний хайртай хүмүүс гэр бүл минь одоо тий сайн сайхан байвал болоо гэж боддог байлаа л да. Тэгсэн одоо болохоор би илүү томор хардаг болсон гэх юм уу? Томор одоо хардаг болсон. Жишээлбэл би одоо ингээд ганцхан би байгаль гэдэг хүн энэ хорвоо дээр одоо тий амьдарч ийна гэдэг чинь би ямар нэг утга учиртай ирсэн байгаа. Ганцхан одоо энэ гэр бүлийг ийм одоо зохицлоох биш би бас өшөө дахиад зөндөө юм хийх ёстой гэдэг ийм их тийм сонин ийм том бодолтой болсон гэх юм уу. Тэгээд яг энэ итгэл үнэмшлэрээ амьдраад эхэлсэн чинь нөгөө нэг миний нөгөө нэг төвлөрөөлөө санаа зовоол байдаг гэсэн миний гэр бүл гэдэг юм уу. Тэр аяндаа ингэ шийдэгдээд байгаа байхгүй юу. Би харж байгаа зүйл болохоор маш том байгаад байдаг. Тэ? Тэгэхээр бид нар бас энэ нөгөө итгэл үнэмшлэлээр ч гэсэндээ нөгөө үзэж харсан зүйл, туулсан зүйлээс хамаарат нөгөө өөрчлөгдөд явдсан байна гэдэг. Тийм байна. Тэгээд тэрнээс баргалж үүдээд ч юм уу энэ одоо амьдралын коучинг хийх санаа чинь төрсөн үү? За хизээ тэр төрсэн санаагаа ажил үйл болгосон бай. Би яг бас асуух гэсэн. Яа лайф коуч болсон тухайгаас бас хэлж өгөөч бид нар тийм их сонирхолтой байна. Манай Монгол community-д болвол тийм лайф коучинг гэдэг юм тийм их байгаад байдгүй. Одоо надад л Америкт ирээл одоо яг тийм лайф коучинг гэдгийг тийм сонсч байсан. Тийм болохоор тэр талаас сайн хэлж өгөөч. Тийм яг би хэллээ шүү дээ 2 жилийн өмнө байгалийн хүсэл мөрөөдөл шал өөр байлаа. Юу лайф коучинг би гоо сайхны одоо энэ Америкт одоо юу profession юутай licenseтай тэгээд яг ингээд Nature Aesthetics гэдэг бизнес эхэлсэн. Дөнгөж эхлээд 2-3 сарын дараа өвдсөн байхгүй юу? Тухайн үедээ ингээд дөнгөж эхлүүлсэн бизнесээ ингээ хаагаад нөгөө нэг шинэ тавилга мавилгануудаа ингээд storage газар ингээ үлдээж явахдаа ингээд бодож исэн байхгүй заастаа бие эдгээгээд буцаад энэ ажлаа хийндэ гэж бодож явчихлаа.
Тэгээд тэгсэн чинь яг ингээд өвдөө сэтгэл санаа хямраад янз янз болоод ирсэн чинь надад ингээд сэтгэл зүүн зөвлөгөө хэрэгтэй юм байна. Сэтгэл гэдэг чинь эрэгтэй юм байна гэдэг юм хэлсэн байхгүй. Яг Тэгээд надад одоо юм гайденс хэрэгтэй юм байна. Би одоо яаж энэ өнөө маргаашаа тэ ингээд давах вэ? Яаж би ингээд хүчтэй байх вэ? Тэгээд надад би коучтай ажилласан. Trauma coachтэй ажиллаж үзсэн. Надад ямар их бас асуудал байсан. Дотор их асуудал байсан учраас өвдсөн байгаа байхгүй юу? Тэгээд тэгээ явж байгаа гэсэн чинь ингээд коучтэйгээ ажиллаад яваад исэн чинь ингээд миний бас нэг өөрийн дотор байгаа энэ нөгөө бурхнаас гэх үү эсвэл энэ ертөнцөөс өгсөн энэ өгөгдлийг бид нар ингээд би олж хайж эхэлсэн. Тэгээд ингэж явж байгаад энэ коучинг бусдад ингээд тэ гайд хийх энэ юу болол надад маш их ингээд бүр өөрийн мэдлгүй ингээд нэг calling болж исэн байхгүй. Тэгээ явж байхдаа нэг коучинг за Америкт сурж байгаа Америкт байгаагийн одоо юу илээ би энд байгаа бүр дэлхийн мундаг коуч нараас сурмаар ингээд тэгээд ингээд хайж агаад нөө Oprah Winfrey-гийн коуч Marta Beck гэдэг их мундаг эмэгтэй байдаг. За. Тэгээд тэр эмэгтэй би нэг юм подкастыг сонсохгүй юу. Тэгсэн чинь ингээд ярьж байгаа юм бүр үнэхээр юм сонирхолтой санагдаад байсан байхгүй. Тэгээд зөндөө олон ном бичсэн юм байлээ. Тэгээд тэр ном юмнуудыг ингээд судалж агаад өөрийн академитэй байгааг мэдсэн. Юм life coaching, Wayfinder life coach гэдэг. Тэгээд ингээд судлаад үзсэн чинь би чинь тэгэхэд чинь 11 сарын үед судалсан юм да. Тэгээ 3 сард ингээд шинээр эсэлт авах чагаа гэдэг юм байсан байхгүй. Ихтэл би хөөх ямар гоё юм бэ ингээ орох юмсан гэж тэгсэн чинь төлбөр нь амар үнэтэй байгаа тухайн үед. Яагаад гэсэн чинь би чи яг тухайн үед нөгөө хавдрын имчилгээ хийлгээд ингээ явж байгаа учраас бас одоо тэр их үнэтэй одоо төлбөр төлөх боломжгүй байлаа л да. Тэгээд тэгсэн амар их ингээд сурах хүсэл байгаад байдаг. Тэгээд дахиад вебсайт руу орсон чинь юм тэтгэлэг scholarship-ийн юу байсан. Тэгэнгүүт нь тэрэнд нь зүгээрсдээ юу ч бодлогүйгээр ерөөсөө бэлдсэн юм байхгүй. Тэр чигээрээ шууд ингээл нөгөө нэг баахан юм асуулт юм эссе байсан байхгүй. Би нэг доор сууж байгаа бүгдийг бүлчихсэн. Тэгээд сend хийгээд явуулсныхаа дараагаар өөртөө итгэж чадахгүй. Тэгээ за энэ зөндөө олон хүмүүс дэлхийн тэгээ эн чинь алдартай хүн болгоно л орж байгаа юм чинь би ч баг хотлаах та гэж бодоод тэгээд гэрээхэндээ хинт ч хэлээгүй би ингээд нууцсан байсан. Тэгчээ бараг өөрөөсөө нууцсан. Тэгээд тэгсэн чинь 2 сарын үед билүү 1 сарын сүүлээр би айгуусаа хүн чинь ингээд нэг имэйлээ ингээд спамыг ингээд бүгдийг юу хийж байгаа селект хийж байгаа л устгачдаг штэ. Тэр өдөр ямар ч завтай байсан. Спамнуудаа нэг нэгээр ингээд delete хийсэн суучихсан чинь нөгөө Marta Beck Academy-ээс надаа имэйл ирсэн байдгийн. Тэгсэн тэр нь бүр ингээд өчнөө олон хоногийн өмнө ирсэн. Тэгээ спам руу орсон би мэдээгүй. Миний тэтгэлэг scholarship юу асан approve болсон. Тэгээд ингээд та хэрвээ энд явах бол маш хурдан бүртгүүлэх хэрэгтэй гэдэг ингээд хугацаа өгсөн байсан. Тэгсэн би яг тэр хугацаанаас нь баг тэр өдөр нь the last day гэсэн. Тэгээ тэгээд гэрээхэндээ хэлээд нөхөртөө хэлээ. Манай нөхөр бүр итгэхгүй. Тэгээд бүр ингээд чи өөр юм хийхгээ явж байгаа үстэй юу коуч болоод тэгээд тэгэл бигүй энэ бүр амар утга учиртай ингээд би ингээд энэ scholarship-ыг авах гэж бодоогүй байсан. Тэгсэн чинь ингээд надад ирсэн байна гэх. Тэгээд одоо нөгөө хичээлтэй бүртгүүлээд ингээд орж исэн. Тэгээ бүр яалтчгүй нэг юм цаанаасаа нэг биний одоо цаанаас нэг calling болоод бүртгүүлээд ингээд гисэн. Тэгээд дараа нь бас намайг approve хийгээд ингээд scholarship өгсөн. Тэгээд ямар нэг утга учиртай л ах гэж би нэ. Дуудлага байсан байна тийм ээ. Яг цаанаасаа дуудлага бол байсан байна. Тэгээ хамгийн гол нь би бас ингэж ойлголоо. Чамд тэр нөгөө нэг хүнд хэцүү байх үед сэтгэлийн төвчээр хүн бол өөрөө өөртөө бол дотроосоо өөрийгөө бол тэ үнэхээр хүчтэй төвчээртэй гэж хичнээн боддог ч гэсэн бас заримдаа тэрийг даван туулахад нэг ямар нэгэн гадны хүч буюу хоёр дахь хүнээс юм уу гурав дахь хүнээс юм менторшип ч юм уу эсвэл чинийс нар ингээ лайф коучес бас ингээ зөвлөмж аваад явах юм болвол бас боломжтой байдаг. Тэгээ дээрээс нь үр дүн нь бас арай илүү тусдаг
ч юм уу эсвэл ядаж нэг ганцаараа өөрөө ингээд одоо одоо юу гэдэг чинь байлдахын ч үе өөрөө ингээд нэг өөрийнхөө төлөө ингээд ганцаараа зүтгээд авахгүй хажуу талд нь бас хүн зөвлөмж өгөөд тэрийг дагаа явхад ядаж тэрийгээ дагуулж гарах хугацаанд богинохоос гадна бас тий арай доторх хүч нь улам хүчрэх болдгийн болоо гэж ойлголоо зөв үү? Яг үнэ. Би хэрвээ ганцаараа туулаад явсан бол мэдгүй нэгдүгээрт маш их удаан хугацаа орох байсан баг. Би яг одоо лайф коучтэй өөрөө ажиллаад ингээд явсны дараагаар надад яг нөгөө бүр манай найз хэлсэн байхгүй чамд нэг болсон гэд. Тэгээд Тийм байна. яг гайденстай би ганцаараа биш ингээд намайг ингээд хөтлөөд явах хүн байгаа болохоор ингээд асуудал тулгархад би ингээд ярилцах хүн байгаа болохоор илүү хурдан энэ нөгөө нэг замаа төвтөлж явдгийн байлээ гэдэг би өөр харсан байхгүй. Тийм байна. Монгол хүмүүсийн хувьд бол энэ лайф коуч гэдэг чинь үнэхээр шинэ ойлголт шүү дээ. Зарим хүмүүс одоо манай аав ээж үеийн хүмүүс бол лайф коуч юу гэдэг ингээд мэдэхгүй те. Тэгээ би одоо жишээлбэл бас л мэдэхгүй байсан хүнийх нь нэг байхгүй юу? Яг өөрт ингээд тулгараад ингээд асуудал гарсан учраас ингээд те солиушныг хайж явж байгаад орсон зүйл. Тэрнээс өмнө би ингээд өөрт тулгарсан асуудал би бас олон жил ганц би ээж байсан. Олон жил ганц би ээж байж хахад бүхэл юм ингээл өөрөө л туулаад явах хэрэгтэй юм. Бүрийгээ л зүтгээд идэв гэсэн байхгүй. Тэгсэн чинь лайф коуч энэ коучтай ажиллаад ихсэн чи яасан гэхээр зүгээр юу яриад байгаа чи ингэж туулах ёсгүй шүү дээ. Чи яагаад ингэж авч ирсэн? Намайг ингэж би ч одоо ингээл цаг хугацаа өнгөрөхөөр л идгээл ингээл болчдгийм байх гэж бодсон шин чинь нөө. Олон аргачлал байдаг байгаа байхгүй. Тэрийг ойлгоод ингээ явсан чинь өшөө илүү олон хүмүүст яг над шиг ингээ мэдгүй байгаа хүмүүс зөндөө байгаа даа. Амар гоё. Стремсэн гэдэг тийм хүсэл төрсэн байхгүй. Тийм ээ. Тэсвэртээ би бас яг тэр яг сая сонсохдоо бодж илаа. Яг бидний нөгөө нэг өсөж төрсөн боловсрол олсон амьдрж исэн систем өөрлөлтөө. Тийм болохоор хүмүүс бол өөрийн асуудлыг бол өөрөө тий бие дааж шийдэх ёстой гэдэг тиймэрхүү зарчимтайгаар өсөж төрж өссөн болохоор бас тий бусдаас ийм тусламж гуйх юм уу эсвэл бусдаас тий зөвлөгөө авна гэдэг ойлголт бол айгүй ийм хол байсан. Тэгэхээр бас би ойлгож байна. Бид нар бол ихэвчлэн за өөрийн юм өөрөө би даваад гарнаа гэдэг л ийм дотроосоо л хүч хайгаад байдаг тий ийм орчинд өсөж төрсөн болохоор бас тэгдэг байсан баг. Гэхдээ одоо юм бол өөрчлөгдсөн ганцаараа биш шүү. Энэ хорвоод чи олон сайхан тий гэр бүлийнхнээсээ гаднаас найз нөхд за дээрээс нь мэрэгжлийн төвшөнд ингээ тий удирдаад аваа явах хамт олон хүмүүс байдаг шүү гэдгийг бас ингээд мэдэж ойлгож аваад тэгээ тэрийгээ цаашаа түгээж агаад нь үнэхээр баяртай байна. Тэгээ бас баярлалаа. Бас нэг юм хэлэхэд тийм ч учраас манай Монгол эмэгтэйчүүд амар хүчтэй байдаг. Нөгөө доминант гэдэг шүү дээ. Амар тийм өөртөө одоо би чадна гэсэн тийм одоо давуу тал байдаг. Тэгэхээр ямар ч юмд бид нар даваа туулцдаг тийм чадвартай төрөлхийн тийм чадвартай байдаг болов гэж би бас боддог. Өөрөөс чинь нэг юм асууя. Одоо яг YouTube чи ингээд чаналаа өөрийгөө хайрлах үгээд YouTube чаналаа ингээд хөтлөөд явахдаа яг ингээд өөрийнхөө одоо чи өөр чинь юу тохиолдоод байгаа ингээд бусдаа хуваалцаад өөрийнхөө туршлагаас хуваалцаад YouTube чаналдаа ингээд яваад байна шүү дээ. Яг тэгж яах үед чинь бас өөрт чинь тийм одоо ихтгэл төрүүлжсэн үү? Тэр YouTube одоо чаналыг одоо хөтлөө явахд чинь тус нэмэр болсон уу те? Тэгээд яагаад бас YouTube-ыг өөрийгөө хайрлах вэ гэдгийг хийх ёстой юм бэ гэд хийсэн бэ? Бас яг тэр талаасаа хэлж өгөөч. Тийм би ингээд өвдснийхаа дараагаар би яагаад өвдчихвөө гэдэг юм өөрөөсөө их асуусан байхгүй. Яагаад тэгэхээр надад ямар ч тийм одоо хөхний хорт хавдар бол ихэвчлэн нөгөө генетикийн мутацтай холбоотой байдаг хавдар байгаа байхгүй юу? Тэгэнгүүт надад тийм генетик байхгүй. Одоо тийм одоо манай удамд тийм юм байхгүй байгаа байхгүй. Тэгээ би яагаад ингэж өвчин тусч юу гэдэг ингээд судалж эхлээд үзсэн.
Тэгээд имлэгээс ч гэсэндээ надад маш олон юм янз янзын номнууд өгсөн. Тэгээд тэднийг уншаад те ингээд явж хахад одоо имлэгийн зүгээс одоо scientifically надад ингээд чи ийм болоод ингээд өвдчлөө гэдэг юм хэлж өгч чадахгүй байгаа байхгүй юу? Ингээд өөр одоо яахаар хүн өвддгийг ингээд судлаад байсан чинь хүн сэтгэл гэдэг юм бүр эргэтэн юм байна. Тэгээд хүн сэтгэлээрээ ингээд гундуу яваад сэтгэлээрээ дотроо ингээд юмыг удаан хадгалаад ингээд ах юм бол өвддөг юм байна гэдэг. За тэгсэн сүүлийн үед одоо бүр юм соматик юм онол байна. За тэр бол ингээд та юунд одоо ингээд битгэрч дээ те юунд одоо ингээд сэтгэлийн шаналлалтай байна. Тэрнээсээ хамаарат аль эргэтэн дээр чинь өвчин болж ирэх нь хүртэл одоо бүр ингээд сүүлийн үед шинжлэх ухаанаар батлагдчихад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо хөхний хорт тавдар гэнгүүт юунаас болж өвдөж гинэ гэхээр ер нь бол relationshipтэй холбоотой эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаан дээр ингээд одоо асуудал үүсгэхэд мөн их хүрийн хооронд ингээд асуудал үүсгэхэд хөхөн дээр тэр нь өвчин болж гардаг байгаа байхгүй юу? Маш гайхалтай юм байгаад. Их санаа. Санаа. Тийм байна. Өстө сонсож байгаагүй мэн нас урд нь. Тийм. Тэгээд тэгсэн чинь миний хувьд болохоор ямар асуудал байсан гэхээр би нөгөө ганц би ээж байсан гэсэн шүү дээ. Би айгүй олон жил ягаад ганц би ээж байсан бэ гэхээр эрэгтэй хүнд итгэлгүй болсон байсан. Тэгээд тийм ч учраас ингээд би ганцаараа чадна бүгдийг ингээд хүүхдээ өсгөж чадна ингээд гүрийгээд идэгсэн баггүй юу? Нөгөө дотроо нөгөө эрэгтэй хүнд гомдсон гомдлоо ингээд гаргахгүйгээр яг нөгөө амьдралдаа ингээд цаг хугацаа өнгөрөхөөр идэгчтэй байна гэж бодоод л гүрийгээдээсээ тэгсэн чинь үгүй байсан байгаа байхгүй юу? Тэгээд энэ гомдлоо би ингээд тайлаад эхэлсэн чинь би ингээд айгүй хурдан ингээд урагшилж эхэлсэн. Айгүй хурдан энэ асуудлууд шийдэгдэж эхэлсэн байхгүй юу? Тэгээд хүн тэгж удаан хүнд гомдож явхаар өөрийгөө хайчдаг юм билээ. Тэгээ би маш их өөрийгөө хайсан байгаа байхгүй юу? Олсон мөнгө олдох юм бол ер нь тэгэл өөрөөсөө бусад хүмүүст ингээд зарцуулчихдаг ч гэх юм уу те. Тэгэл маш их өөрийгөө нэг өөртөө одоо тэр нэг уйдгар гунигтайгаа хамт байхгүй тул байнга завгүй ажилтдаг ч гэдэг юм те. Гэх мэтчлэн байсан байгаа. За тэгээд ингээ явахдаа би одоо нэг коучтэйгээ ингээ ажиллаад явж исэн чинь чи ингээд өөрийгөө хайрладаг юм байна. Чи өөрийгөө хайрлаж зур гэдэг ингээд ярьсан байхгүй. Тэгэхээр би ч одоо бодохдоо яг өөрийгөө хайрлах гэхээр одоо нөгөө гоо сайхны гоё юм аваад ч юм уу те массаж тэгээд өөрийгөө хайрлаж байгаа юм байна гэж бодохгүй. Би тэрийг бол сая хийчдэг дээ гэж боддсон чинь өөр юм байсан. Тэгээд дотроо энэ хадгалж байгаа юм. Тэгээд би ерөөсөө энийг хүмүүст хэлэх ёстой юм байна. Дамжуулаад би дахиад өөр хэнийгч өстой дайсныгаа ч гэсэндээ ингэж амьдраасаа гэж хүсээг байхгүй. Тал надад дайсан байхгүй л гэхдээ ер нь бол нөгөө нэг correctly хэлбэлтэй. Тэгээд тэр нөгөө уйдгар гунгийн нэгдүгээрт уучлж өөрөөсөө гаргах хэрэгтэй гэдэг юм байна. Би өөрөөсөө тэрийг гаргасан байхгүй уучлсан. Тэгээд Монгол хүмүүс чинь өөрийнхөө муу явж байгаа хүнд харуулах дургүй байдаг шүү дээ. Ер нь хүмүүс ихэвчлэн тийм байдаг. Би ч гэсэн тийм байсан байхгүй юу? Сошиал медиа дээр хамгийн гоё зургаал тавихаас биш хизээч би ингээд заваа явж шүү гэдгээ хэр барагтай хүн ярьдгүй тийм үү? Тийм учраас би бүр ингээд зоригтойгоор би ингэсэн юм манайхаа гэдэг YouTube хийж эхэлсэн. Гэхдээ би YouTube-ыг хийхдээ олон хүн үзээсэй ч юм уу те ингэж бодоагүй яг хэрэгтэй нэг хүн намайг үзээсэй. Яг ингэж амьдарч байгаа ганцхан хүн байвал тэр хүн л намайг үзэхэд хангалттай гэж бодож эхэлсэн байхгүй. Ингээд айгүй өндөр хүлээлт байхгүй зүгээр л хийгээд явъя. Тэгээд баг магадгүй начиг амьдарч байгаа хүн ч үгүй юм уу те. Эсвэл бол нэг юм туулаад явж байгаа хүн хараад өө ийм юм байт юм уу гэд ингээд сонсоосаа гэж бодож хэлсэн. Вау. Тэгвэл чамд өстө баярлалдаг шүү нэрээ. Одоо тэр эмгтээчүүдийн чуулга уулзтаас хойш чиний YouTube-ыг дагаад улаан фан болоо дагаад яваад тэгээ сүүлдээ чи намайг guest бас оруулаад тий зочноор оруулаад надаас ярьцлага авч ирсэн тийм ээ.
Тэгээд үнэхээр хэрэгтэй одоо яг чиний илдгээр манайхан чинь муу юм ерөөсөө ярихгүй сайныгаа л яриа яваад байдаг штэ. Тэгэхээр чин яг одоо ийм юм болдсон байх шүү амьдрал дээр одоо энийг ингээд даван туулахад ингэдэм байх шүү гэж өөрийнхөө туршлагаас ингээд хуваалцаж чи бол зөндөө олон хүмүүс тусалж байгаа шүү. Тэгээ маш их баярлалаа ийм одоо YouTube сувг одоо хүмүүст мэдээлэл өгөж явж байгаа чинь тийм ээ. Тэгээд одоо өөрөөс чинь тийм хувийн асуулт асууя. Санхүү тал дээрээ. За ямар одоо манайхан чинь Америкт ирээд мэдээж бүгдөө л нөгөө хадгалсан мөнгө нэх бага шүү нэх их байхгүй. Тэгээд чи зэгжсэн одоо хоёлынгийн нөгөө нэг YouTube чиний YouTube-ийн одоо сувг дээр орж хахад чи тийм одоо эрүүл мэндийн даатгал байгаагүйсэн бол би өстөө нэрэ нэлээн их зардалтай өрөнд орох байж тий. Тэгээд даатгал одоо Америкийн даатгалын систем айгүй хөгжсөн. Тэгээд тийм болохоор чи бүр азтай эрүүл мэндийн даатгал айгүй сайныг авсан болохоор чиний одоо тий бүх зардал чинь одоо бүтэн даагдсан гэж ярьж ирсэн шүү дээ тий. Тэр талаасаа хэлж өгөөж тэгээд хэдэн төгрөг одоо хэрэгтэй болсон. Яг энэ одоо хөхний хор хавдар туслаа. Тэгээд яах нь ямар эмчилгээнд ороход хэдэн төгрөгийн одоо зардал гардыг байна. Хэрвээ тийм одоо эрүүл мэндийн даатгал байсан бол ямар өрөнд орохоор байсан. Тэр талаасаа жоохон бидэртэй хаваалцаач. Би энийг бүр хүн болгон ингээд сонсоосоо гэж хүсэж байна. Цоолон Америкт амьдарч байгаа хүмүүс. Яасан бэ гэхээр би одоо 10 жилийн өмнө Америк 10 жил гарны өмнө Америкт амьдарсан гэдгсэн шүү дээ. Анх ирж явах үед би оюутан байлаа. Надад ямар ч сургуулиас бол даатгалтай байвал зүгээр шүү гэснээс биш яг даатгал аваарай гэсэн юм хэлээгүй. Тэгээ угаасаа мөнгөө хэмнэж байгаа хүн чинь юун даатгал авах. Тийм байдалтай байлаа л да. Тэгээд яг үнэнгээ хэлэхэд надад хураасан мөнгө байгаагүй. Тэгээ мөнгө олдвол ер нь Монгол руу явуулдаг тийм байсан. Азар баха би боддیں۔ Би ингээд нөхөртэй болсон. Тэгээд нөхөртэй болоод даатгалтай болсон байхгүй. Тэгээд яг хүн бол угаасаа нөгөө нэг Монгол хүн төр тус манай амны бэлгээс аштын бэлэг гихчээр бид нар тэгэж хизээч одоо би өвдчих юм бол гэж мөнгө хурааж цуглуулдаггүй хадгалдаггүй билээ шүү дээ тий. Надад тэгэж хураасан мөнгө байгаагүй яг үнэнгээ хэлэхэд өвдөх бол үнэхээр шок байсан. Яасан гэхээр би яг нөгөө бизнесээ эхэлсэн ингээ явж исэн нэг өдөр усанд орсон чи ингээд хөхөн дээр нэг мэдрэгцэн байхгүй. Тэгээ би бодохдоо энэ нэг булчны чангарал гэж бодож исэн. Тэгээд манай нөхөр ингээ үзүүлсэн дээр хаа гэх. Тэгээ за үзүүлчихгээд айгуу дуртай дургүй үзүүлээд ингээд өвдөж хөхний хавтартаа мэдсэн байхгүй. За тэгээд азар нөгөө нөхрийн компаниас даатгал эрүүл мэндийн даатгалтай байсан тулдаа ингээл өвдсөний дараагаар нэг эмчээс нөгөө эмч рүү очиж үзүүлж байгаа. За тэгэл дараа нь зөндөө маммограм бүр юуны гений шинжилгээ хүртэл ингээд өгсөн байхгүй. За тэгээд хамгийн сүүлд яг одоо хавдраа ахвал хаалгаанд орж байгаа шүү дээ. За тэгэл би бол хэдэн төгрөг өгөөд юу яаж болж байгааг мэдэхгүй л яваад байгаа. Яад гэвэл ингээд чи хүн бүр нэг юм сонирн болчт юм байл шин юу болоод байгаа мэдэхгүй жинхэнэ юм үгүй юм юу болоод байна. Тэгээ явж байгаад яг нөгөө хаалгааны дараагаар надад нөгөө эмнэлгийн бийл ирж байгаа байхгүй. Тэгээд би эмнэлэгт юусоо ганцхан хонсон байхгүй уг нь бол ганцхан одоо хаалгаа илгэсэн шөнөө хоноол маргааш гэртээ ирсэн. Тэгсэн байхад миний хаалгааны бийл 156 мянга лөө 58 мянга орчим долларын бийл ирж байгаа байхгүй юу? Зөвхөн хаалгааны бийл. Гэтэл Америкт чинь хамгийн аимшигтай нь за facility бийл гэл нэг эмнэлэгт хэвцсэний мөнгө, anesthesia гэл ингээл тусдаа амар олон бийл ингээл араасаа ингээл миний нэр дээр ирээд байгаа байхгүй. Би яагаад яана одоо ингээд 100 хэдэн мянган доллар би чинь өөрөө ингээд өвчнөө давж туулах гад явж байгаа хүн штэ тий. Тэнгүүд нөгөө их мөнгөний чинь ингээд тоог сонсоод бүр ингээд шоконд орсон. Тэгээ манай нөхөр бол чи бити санаа зовоо гэж ингээд яваадсэн. Гэхдээ яг бид хоёр нөгөө даатгалтай байсан учраас deductible төлсөн. Deductible төлөхөд бид хоёрын deductible
5,000 илүү 6,000. Тийм. Тэгээд ганцхан энэ чинь ингээд хаалгаа хэлгээд ахуулчдаг юм шиг араас нь зөндөө олон эм там ууж байгаа physical therapy хийлгэж байгаа гэдэг ингээд одоо би 2 жил болцоход байхад л миний одоо эмчилгээ дуусах байгаа. Би одоо хүртэл ингээд physical therapy-д явдаг. Тэгээ ер нь бол явах шаардлагатай ингээд насан туршдаа ер нь бол нөгөө нэг туяа radiation-ийн эмчилгээнд орсон учраас ингээд бие ингээд хянах одоо шаардлагатай байхгүй. Тэгээд ингэсэн чинь би бүр маш их айсан. Хэрвээ би одоо ингээд нөгөө хуучин шигээ ганц биетэй ганцаараа ингээд амьдэрдэг бас даатгалгүй ингээд байсан бол би одоо яаж ийм их мөнгөийг төлөх юм? Тэгэхээр нөгөө нэг баян мөнгөтэй хүн амьд үлддэг. Тэгээд одоо мөнгөгүй бол та хин хорвоо дээр хинч бишээс гадна одоо өвдөгч ирэхгүй байх нь шүү дээ. Тэрийг би аягуулсан ойлгосон байхгүй. Тэгээд ингээд явж байгаад энэ эрүүл мэндийн даатгал гэдэг чинь ямар сайхан юм бэ? Би deductible төлсөн чинь тэр нөгөө 100 хэдэн мянган долларын бийл маань даатгалаас төлөгдчихөж байгаа байхгүй юу? Тэгээд дараачийн анхных нь болохоор бийл байсан. Дараачих нь болохоор нөгөө миний иншурансаас ирсэн захиа байсан. За бид нар таны энэ бийлийг чинь төлсөн шүү гэв. Тэгсэн чинь нөгөө deductible төлсний дараагаар нөгөө нэг 150 хэдэн мянган доллар маань ингээ зеро болж байгаа байхгүй. Вау. Тэгээд л би энийг аягүй сайн ойлгосон. Энэ даатгал гэдэг ямар чухал юм бэ? Би даатгалгүй байсан бол одоо яаж арай гэж нэг амьд үлдээд арай гэж нэг өөртөө анхаарал тавиад нөгөө сэтгэлээ ингээд имжлэе гэжсэн хүн энэ их мөнгөний өрөнд орох юм бол юм сэтгэлтэй матай болох гэдэг байна. Тийм учраас би одоо хүмүүсийг даатгалтай бай. За тэгээд сүүлд би нөгөө амь насны даатгал гэдгийг би ойлгохгүй мэдэхгүй байсан. Яг үнэ. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг амь насны сүүлийн үеийн даатгал чинь бүр гоё болсон юм байна те. Ингээд хэрэг над чиг ийм айхтар хүнд өвчин туссан болвол нөгөө амь насны даатгалаас мөнгө авч болох юм байна. Тэгээд өөрийнхөө нөгөө имчилгээнд зарцуулж болох юм байна гэдгийг би мэдсэн чинь бүр гоё санагдсан байхгүй. Тий. Одоо хэрвээ тий амь насны даатгалыг чи тэр эрүүл мэндийн даатгалын хажуугаараа авцсан байсан бол тий бас тодорхой хэмжээний чи хөөрхөн одоо тэр амь насныхаа даатгалаасаа мөнгө гаргаж аваад бусад зардал зөвхөн эмнэлгийн биш бусад зардлаа даах одоо тийм боломжууд байдаг. Тэгээд уянгаа ихч бит хоёр бол яг одоо YouTube-ээрээ одоо өв хөрөнгийн гэрээслэл гэж юу юм зөвхөн даатгал биш те амь насны даатгал гэж юу юм гээд энэ бүх мэдээллийг ингээ байнга өгөж хүмүүстэй одоо те лайф коучинг гэж юу айгу шинэ одоо сэдв биш те манайханд бол тэрэн шиг одоо энэ даатгал Америкт ирэнгүүтээ даатгалуудаа аваарай гэдэг дээр нь бит хоёр зорж айгу их мэдээллүүдийн бас өгдөг байгаа. Яагаад гэвэл бит хоёр одоо санхүүгийн мэрэгжилтэн болохоор тэр болгон те одоо даатгалын зөвхөн даатгал хийдэггүй шүү гэдэг бас манай монголчуудаа бас давхар хэлмээр байна. Яагаад гэвэл ихэнх нь одоо ярилцж байхад сайн наадмаар хүртэл зарим хүмүүстэй дайралтаад ингээ ярьж байхад нөгөө та нар нөгөө даатгал хийдэг хүүхнүүд үү гэж ярьдаг болцсон байгаа аахгүй. Тэр бол жоохон буруу ойлголттой байна гэдгийг бас давхар хэлмээр байна. Яагаад гэвэл одоо бид нар чинь одоо санхүүгийн мэрэгжилтэй болохоор санхүүгийн мэрэгжил дотор бид нар тусгай лицензтэй даатгал өгдөг. Эрүүл мэндийн даатгал, одоо амь насны даатгал, заавал одоо нөгөө амь насны даатгал нь хөрөнгийн одоо хамгаалж ийн гэдэг утгаараа одоо энэ Америкийн систем дотор заавал амь насны даатгалаа авсан байх ёстой байдаг байгаа байхгүй. Тэгэхээр бас энийг дурдж хэлсэнд баярлаа. Байглаа да тийм ээ. За тэгээд өөр асуух юм байвал манай уянгаа ихс нэмж асуугаараа тийм ээ. За саяны ярьсан дээр тийм ингээд үнслээд бас ганц хоёр юм асууя байглаа. Хэрвээ за хоёр юм асууя гэж бодож байна. За нэгдүгээр тал бол тий яг чи өөрөө ол түрүү бас товчхон хэлсэн би сэтгэл өвдсөн байхад нэмээд санхүүгийн хувьд ийм амар хүндрэл учрна гэдэг бол үнэхээр том дарамт тийм ээ. За тэр бол тэрийг одоо давах боломж хэрэг өөртөө тэр үед байсан бол ямар шүү мэдрэмжтэй байхсан бэ? За хоёр дахь нь болохоор хэрэг тий одоо ингээд амь насны даатгалгүй хүмүүс бол зөндөө байдаг. Яагаад гэвэл
эрүүл мэндийн давтгал бол ерөнхийдөө бол нэлээд түгээмэл ихэнх хүмүүс бол заавалч авах хэрэгтэй гэдэг ойлголттой явж байгаа. За амь насны давтгал бол бас нэлээд шинэлэг ойлголт монголчуудын хувьд ялангуяа. Тэгээд яагаад амь насны давтгал авах ёстой юм бэ? Авах шаардлагатай юм байна шүү гэж одоо дараагийн хойч үедээ юм уу дараагийн өөр хүмүүст хэлэх бол одоо яг ямар учраас авах ёстой вэ гэж хэлмээр санагдаж байна. Өөрийнхөө одоо туршлага дээр үндэслээд. Тэгээ хүн болгон бас эрүүл мэндийн даатгал аваад байдгүй шүү дээ. Монгол Америкт Тийм. ирэнгүүт бас тийм ээ. Тэгээ дээрээс нь бас нөгөө яг саяны хэлдгээр надад юм тохиолдохгүй гайгүй гэж боддог ийм ойлголтоор л ихэнх хүн явдаг шүү дээ. Гэтэл бол ингээд болсон тохиолдолд яах вэ гэдэг асуултыг одоо өөрсдөөсөө хүмүүс хэрэг асуудаг бол тэгээ ерөнхийдөө бол жишээлбэл өөрийнхөө саяны туршлага дээр үндэслээд одоо хүмүүс юу гэж хэлэх вэ? Би яг анх өвтгөд бол би 33 настайсан байхгүй юу? 33 настай. Хүн 33 наснда хизээш тиймэрхүү амь насны даатгал байтхаа муу юм бодохгүй. Тэгээ дээрээс нь угаасаа айхтар сүртэй өвдөгчгүй тэ энэ арил хүн тийм байдаг шүү дээ. Тэгэхээр яг ийм залуу байгаа үедээ одоо би сайхан нэг юм харсан байхгүй юу? Нэгсэн чинь та 30 наснда юу хийх шүдэ имжлүүлэх хэрэгтэй. Нурууныхаа посчийг засах хэрэгтэй. За өшөө эрүүл мэндэд дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлэх хэрэгтэй гэдэг ийм юмнуудыг нэг юм хүн бичсэн байсан. Яагаад гэдгсэн чинь яг энэ насан дээр бид нар яг нөгөө нэг хөгшрөлт эхэлж идэг. Хөгшөрж Яг яг энэ насан дээр бид нар ингээд нөгөө нэг өөрийгөө олигтой арчилж чадаагүй хүмүүс юу болох вэ гэхээр дахиад 10 жилийн дараа 20 жилийн дараа тэр нөгөө ардаас нь хаант хийд юм байна. Хамгийн ихээр хаант хийж нэг одоо тухайн үедээ ингээд нуруугаа тоохгүй яваад исэн бол нуруу нүдэж эхэлдэг юм уу те. Шүдэ үзүүлэхгүй ингээд явж исэн бол шүдний асуудал шүднүүд нунж эхэлдэг юм уу те. Яг ийм асуудал үүсдэг юм л да. Миний хувьд бол 33 наснда өстой үнэхээр одоо төсөөлж бодож байгаагүй үед ингээд шокнд орох хэмжээнд хүртлээ ингээд өвдсөн хүний хувьд хэлэхэд хэрвээ одоо би даатгалгүй байсан бол мэдхгүй би яг одоо өнөөдрийн байгаль ингээд дэстөө би энийгээ давцаа тэгээ одоо би эрүүл болцсон одоо би ингээд айгүй том мөрөөдөлтэй юм хүсэлтэй гэд явж авахгүй л байсан баг л та. Одоо за идэгсэн байлаа гэхэд би одоо энэ яаж өрөөд авах уу хөлөх үү гэдэг нөгөө дараачийнхаа өвчний ямиг бэлдээд ингээ гүрийгээд нөгөө хуучин шигэ гүрийдэг шигэ гүрийгээд явж явах гэсэн байхгүй юу өөрийгөө хайрлах. Тэгээ өрөнд орчод байхад угаасаа ийм л юм байлээ л дээ. Яг хөө амьдрал маш энгийн ингээд ингээ ярьж байгаа те. Амьдралных хоол юм хэрэггүй. Гэхдээ мөнгө санхүүгийн одоо боловсрал бидэнд маш их хэрэгтэй байдаг. Мөнгөгүйгээр хүн аз жаргалтай байх бас боломжгүй байдаг. Монгол хүмүүс жоохон мөнгөтэй хүмүүст жоохон дургүй байдаг шүү дээ. Баян хүмүүс жоохон тийм буруу хандлагатай байдаг. Гэтэл үгүй мөнгөтэй харьцах энэ санхүүгийн боловсрал гэдэг бол бидэнд маш их чухал байдаг юм билээ гэдгийг би ойлгосон. За өөрийгөө хайрлах бас нэг төрлийн төрөл нь бол одоо санхүүгийн мэдлэг боловсралтай болох хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө ирээдүйд итгэлтэй тайван амгалан ер нь хамгийн сайхан юм чинь аз жаргалтай нэгдэг чинь тайван амгалан байх байхгүй юу? Тайван амгалан байхын тулд мөнгө санаа зовж байгаа хүн хизээч тайван амгалан байж чадахгүй. Тийм учраас хүмүүс нөгөө санхүүгийн эрх чөлөөтэй байх гэж яриад идэг тийм үү ингээд санхүү мөнгөтэй байгаад тийм мөнгө санаа зовхгүй байвал аз жаргалтай сайхан байна гэж бодод идэг шүү дээ. Тэгэхээр биднэрт үргэлж одоо мөнгө бол амьдралд байнгын насан туршдаа бид нар одоо мөнгөтэй харьцаж тэг ямар нэгэн байдлаар харьцаж ингэж амьдрах юм аа. Тэгэхээр энэ ирээдүй гэдэг юмтай тий бид нарын ирээдүйд одоо жишээ нь би ингээд яг одоо л remission тий хавдрын дараах remission гэж явж байгаа байхгүй юу? Тэгэд эхний 5 жил болон дараагийн 10 дахь жилдээр маш их болгоомжтой байх хэрэгтэй. Одоо хавдраа дахиулахгүй байх хэрэгтэй. Яг. Тэгэхээр ингээд нэг байнгын нэг юм жоохон ингээд сэтгэлд нэг юм уяатаагаад за өвдчихвүдээ дахиад өвдчихвүдээ гэдэг айдас байгаа байхгүй. Тэгэхээр нэг ингээд ийм юмар ингээд хийхгүй тулд одоо ийм юм ингээд орохгүй тулд надад би ирээдүйн баталгаа хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол
Яг зөв аа. Ирээдүйн баталгаа юу гэхээр санхүүгийн нэгдүгээр тийм боловсрол мэдлэгтэй байхаас гадна одоо ирээдүйд ямар нэгэн боллоо гэхэд за би туулаад гарч чаддгийм байна. Тийм үү, чадах юм байна. Сэтгэлийн хувьд гэдэг юм уу, биеийн хувьд. Гэхдээ санхүү маш чухал байгаа. Би энэ удаа даатгалтай учраас одоо ингээд туулаад гарсан байна. Дараачудаа юу болохыг мэдэхгүй шүү дээ. Би илүү хөгшин болцсон байх бах илүү амьдралын чадвар одоо чансаа юу байх вэ те. Тийм учраас энэ эрүүл мэндийн даатгалаас гадна энэ 8 насны даатгал гэдэг юм чинь чухал гэдэг юм байна. Онцгойлон залуу байгаа үедээ, эрүүл байгаа үедээ, асуудалгүй байгаа үедээ хийлэгчээд тэгээд сайхан нөгөө нэг юм өөрийгөө сайхан тайвшруулчих жоохгүй. Ингээд ирээдүйд асуудал ахгүй. Өвдлөө гэхэд би тэрнээсээ ингээ гаргаад авчихна гэдэг ийм нөгөө нэг жинхэнэ нөгөө тайв амгалан байх юм чинь ингээд үүсэх юм байна гэдэг би харсан байхгүй. Одоо жишээлбэл би ингээд 8 насны даатгал хийлгээгээд тэгэхээр одоо би хүлээх хэрэгтэй байгаа байхгүй. Яг жижигтэй одоо өөрийгөө 100% эрүүл гэдгийг энэ даатгалын хүмүүст баталж иж би одоо татгал хийлгэх боломжтой болох гэдэг шүү дээ тий. Гэтэл одоо яг ингээд бидний яриаг сонсож байгаа хүмүүс байвал тий. Муу л одоо муу ёрлж байгаа юм биш. Мууг дуудаж байгаа юм биш. Гэхдээ ирээдүйд юу ч болсон байсан бэлэн байх ёстой гэдгийг бид нэр ойлгох ёстой байхгүй юу? Юу ч болсон байсан бид нар ингээд бэлэн туулаад гарахад бэлэн байх ёстой. Санхүүгийн хувьд ч тэр бие бэлтрийн хувьд ч тэр одоо шүд мүдэ засуулаад бүгдийн шийдээд амьдралын хэв маягаа өөрчлөөд ингээд явах ёстой. Харин тийм яг маш гоёор одоо яг өөрөөр хэлбэл яг л хүний сэтгэлийн дуудлагатаагаар чи ингээд юмаа хийж байгаатайгаа адилхан бас яг ингээд бусдад ингээд сургамжтай тий зүйлийг маш сайхан товч бөгөөд тодорхой тэгээд ойлгохоор хийж өглөө л дөө. Тэр нэг баярлаа. Би бас нэг юм ингээд сонсохтой ингэж бодож байлаа. Санхүүгийн хариуцлага гэж ямар чухал юм бэ? Мөнгөтэй ажил сурах, мөнгөө зөв зохион байгуулах, ирээдүгээ тэ санхүүгийн хувьд тэ баталгаатай болгох талаар өнөөдрийн хийх алхам ямар чухал юм бэ гэдгийг би бас ингээд одоо сонсоод сууж ахта бодож илаа л да. Тэгээ тэрийг дахин тодруулж хэлж өгсөнд баярлалаа. За тэрний төлөөч сувтаатаар манаас YouTube дээрээ бас Facebook группээр жижиг тий санхүүгийн хариуцлага мөнгөө хэрхэн зохион байгуулах вэ? Сарын төлбөрийн асуудлуудаа хэрхэн ухаантайгаар тий хянж за тэгээд дээрээс нь бас тий ирээдүгээ хэрхэн гоё тий ирээдүгээ хэрхэн гоё гэрэлтэйгээр ингээ бэлтэх үү гэдэг нэг ийм зөвлөр хичээл ч юм уу одоо нэг зөвлөмж маягийн зөндөө хийдэг тийм ээ сувда. Тэгээ сар болгоны одоо үнэгүй вебинар одоо яг явуулж байгаа. Тэгээ дээрээс нь би бас хоёр дахь нэг юм ингээ бодож исэн. Хүн өвдөхөд ганцаараа өвддөггүй. Хажуу хавийнхан гэрийнхэн тэгээ ихч дүүс хүүхдүүд гэр бүлийнхэн танд бүгдээрээ ингээ хамардаг юм аюултай юм байгаа юм л та гэж ойлгож байна. Тэгээд гэтэл бол бидний чи гол үүрэг их одоо энэ хүн болсны хувьд мэдээж өөрийнхөө төлөө өөрийгөө хайрлах, өөрийгөө хэн гэдгийг олох. За тэгээ дээрээс нь одоо түрүүн өөрөө хэлсэн ганц охинтой охиныхоо төлөө бүх юмаа бээр зориулна. Тэгээ тэрний төлөө би бүх юмаа хийдэг байсан гэ. Гэтэл өнөөдөр тэр хүн өвдсөн байхад бол тэр гол зорилгоос одоо нилээн яг хичнээн тэрийг бодоод ингээд чанга давж туулж байгаа ч гэсэн тэр хажуугийн тэр хүмүүс бол айгүй тэр байгаа зүйлд нь хомрогддог юм шиг санагдаад байдгийг. Тийм ээ. Гэтэл бол нөгөө гол зорилго маань бид нар бол гэрэлт ирээдүг тэд нартэй үлдээнэ гэж яриад байгаа шүү дээ. Уг нь бол тийм ээ. Тэгээ гэрэлт ирээдүг тэд нартэй үлдээнэ. Хэрэг надтай янз янзын юм болох юм болвол санаа зовлтгүй шүү. Яагаад гэвэл би ингээд сайхан бүх юм урьдчилаад бэлдээд тавьсан байгаа. Санхүү маань баталгаатай, амьд даатгалаасаа мөнгө аваад эрүүл мэнд болон бусад зардалтай аваад төлчин тийм ээ. Хүүхдийн хичээл сургууль боловсролын асуудал бол хосогдохгүй. Яагаад гэвэл бас тэрэн зориулагдсан нэг хүүхдийн данс банс нэгээ тавьчихсан байдаг ч гэдэг юм уу. Тэгээ за ингээд маш олон ийм системчлэгдсэн цогцоор ингээд бэлтсэн байх ёстой л гэдэг одоо тэрний ач холбогдлыг одоо сувдаа тэрч бас хүмүүс ингээл танилцуулах гэдэг байхгүй юу. Гэтэл бол одоо яг тийм юмгүй тохиолдол бол одоо гинтийн болоход бол өөрөөсөө гадна хажуу хавиргын бүх хүнийг бол одоо ингээд
бас нэлээд шейк болсон experience тий оролдог юм байна л гэдгийг л би одоо хараад сууж ин л да. Тэг яг хажуу талын хамаатан одоо ээж аав одоо ахын дүүс маань шууд хамааралтай. Тийм байна. Тэр чинь санаа зовоод тийм болохоор бид нар хариуцлагатайгаар одоо яг Америкт амьдарч байгаа бол амь насны даатгалж байна уу, эрүүл мэндийн даатгалж байна уу, яа тийм авч чадж байгаа бол аваад байршлуулад өөрийгөө хамгаалахад ирээдүгөө хамгаалаад бусаддаа одоо гай болохгүй гэдэг шиг те өөрийгөө одоо хариуцлагатай ямар нэгэн гинт юм болох юм бол яахсан уу аав ээж ахын дүүсээсээ ингээд зээл ингэж гуйхахын оронд шууд амь насныхаа даатгал нь эрүүл мэндийн даатгалаасаа аваад ашиглаад явчих нь шүү дээ. Тэр ирээдүгөө хамгаална гэдэг үгийг чи айгүй гоё хэлсэн. Сток баярлаа. Тэгээд ирээдүгөө хамгаална гэд чи хүүхдтэй одоо чи 33 наснда одоо яг энэ хорт хавдрыг бүр ингээд санаандгүйгээр одоо тэ тусаад даваад ингээ айгүй хүчтэй явж штэ. Одоо би амар тийм чамаас юм тийм бахархал, чамаас тийм гоё урам одоо тийм гоё энержи авдаг байхгүй уулзах тааланда. Тэгээ чи ингээд надаас ингээд санхүүгийн мэдээлэл авч яснаа чи тэгдсэн байхгүй. За тэгээ би тэгсэн чи одоо юм ирээдүгээ тий яг ирээдүг яг чиний хэлдэг үгээр би хэлээгүй. Гэхдээ ондоо үгээр би зөв хүүхдийн аккаунт гэж байдаг шүү. Мэн за одоо ийм учиртай шүүгээ хэлэхэд чи шууд би хүүхдтэй над аккаунт чи онгоолгоё гэдэг. Чи хүүхдийнхаа дансыг онгоолгосон. Тэгээ тэр талаас нь хэлээж яагаад чи гівэнд хүүхдтэй танаа хүүхд айгүй тий 33 та биш. Айгүй залуу байна. Хүүхэд байна. Тэгээд чи бас хүүхдтэй ийм одоо хэрэгтэй дансыг онгоолгоо явцсан байгаа. Тэр талаас үзэгчдэд жоохон танилцуулаад өгөөч. Тэ угаасаа би хэлсэн шүү дээ. Аз жаргалтай тайван амьдрахын тулд ингээд нэг жоохон төлөвлөгөө хэрэгтэй. Санхүүгийн төлөвлөгөө бол хэрэгтэй, хариуцлага хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд охины маань хувьд одоо ингээд ахлах сургуульд орох гэж байна. За би олон жил ингээд охиноосоо хол амьдраад Америкт ингээд ганцаараа амьдарч аваад яг хөө Монголд нэг хүүхэн жижигхэн хүүхдийн хадгаламж байдаг. Өөр юм байхгүй, хураасан юм байх. Америкт чинь хүүхдээ төрөнгүүт нь ингээд янз янзын төрлийн ингээд хадгаламж нөгөө ирээдүгийг баталгаажуулсан юмд ингээд данс нэгээд тэрэндээ ингээд юунаас одоо олсон орлогоос ингээд хийгээд явдаг байхгүй юу хүмүүс. Би тэрийг ингээд мэдчихэд айгүй өөртөө ингээд яажсэн байхгүй юу манай охиндоо ийм юм байхгүй дээ одоо яана гэдтэй одоо ингээд ишээ Америкт аваад ирсэн одоо энэ нөгөө нэг Америк хүүхдүүдтэй адилхан энэ нэг санхүүгийнх нь энэ фанд нь байхгүй одоо яаж сургуульд орно гэд би айгүй санаа зовж ер нь бол санаа зовж байсан. Тэгэд энэ санаа зовж байгаа юм би ямар нэг юм үйлдэл хийх ёстой байгаад идэг гэтэл юунаас санаа зовсон байхгүй юу. За тэгэнгүүт Америкт чинь янз янзын дансны нэг нь болохоор нөө 529 гэдэг байт юм шүү дээ. Хүүхдээ ингээд сургуульд одоо тэр нөгөө тэр данснаас ингээд фанд хийж болдог те. Гэтэл яг үнэнгээ хэлээ чи ирээдүйн мэдгүй байхгүй юу болох юм шүү дээ яг. Сургууль сурах уу? Яг бүгд л эрэг сайханаар бодоо сургууль сурна гэж төгснө гэж яг тухайн үедээ тийм сургууль одоо их сургууль бас тийм амар үн цэнтэй биш болцсон ч байх үе байх юм уу? I don't know мэдгүй шүү дээ. Одоо яг хэмжээд байна тийм үү? За тэгээд би охиныхоо ирээдүйд яаж туслах вэ гэдээ ингээ явж явах үед би сувтаатаа тарсан баг. Тэгээд ийм хүүхдийн данс байд юм аа гэдгсэн чинь би шууд тийм үү? Түл нээлгч л да. Тэгэл ямар ч гэсэн нөгөө нэг өөрийгөө би ямар ч гэсэн хүүхдтийнхаа ирээдүйд ямар нэг үйлдэл хийсэн гэдгээрээ ингээд тайвширч байгаа байхгүй юу. Нэгдүгээр яг жоохон оройтож хийсэн учраас мөнгө маань ингээд өсөх нь арай бага байх. Тэгээд охины маань төгсөх үед гэхдээ би бол энэ мөнгийг охин маань сургуультай хэрэглэх юм уу эсвэл бол машин авахтаа хэрэглэх юм уу эсвэл ирээдүйд байр авахтаа хэрэглэх юм уу мэдэхгүй ямар ч гэсэн ингээд 18 хүрэхэд нь ингээд шилжүүлж өгөх юм данс нэсэндээ баяртай байгаа. Тийм энэ million dollar baby гэдэг данс шүү дээ. Хоёлаа нөгөө нэг ингээд дансныхаа талаар ингээд одоо юу яаж ингээд өсөж болох юм текст нэг юм юу үзүүлсэн тэ надад хүснэгт. Тэгэл би ингээд хараад лээжсэн. За охин маань ер нь 18 хүрээд инээс мөнгө авахгүй байвал
одоо дахиад нэг 23 4 5 ч юм уу те ингээд яг нэг амьдрал зохиох үеэр нь энэ баг байрны урьдчилгаа болчих юм байна да гэж харсан байхгүй. Тэгээд тэгээд өөрийнхөө өдөр нэг санаа зовоод исэн юм а би ингээд шийдчихсэн байхгүй чамтайгаа. Тэ ингээд даас нэлгээд тэгээд хамгийн гоё юм нь гэвэл ингээд тэр $1 million baby чинь бас нөгөө нэг амь насны даатгал дагалдж байгаа шүү дээ те. Тэр бас нөгөө нэг ямар нэг юм одоо ээж хүн л болсон хойно угаасаа дандаа л санаа зовж идэг те. Хүүхэд маань эрүүл саруул байгаасай те. Амь насны даатгал бас ингээд дагалдаж ирж байгаа нь надад айгүй гоё санагдсан. Тэгээд ингээд тэр хүснэгтийг харуулхад за ингээд ийм байхад тэ энэ амь насны даатгалаас ийм мөнгө авч олно тэ одоо янз бүр боллоо гэхэд за тэгээд ийм мөнгө чинь ингээд өснө гэдэг ингээд харагдахад бол надад айгүй сайхан санагдаад би одоо тэгээд нөгөө тийм данс нээснээс хойш л хүүхдийнхаа ирээдүйд айхтар сүртэй санаа зовхоо болчихсон. Тэгээ манай хүүхэд би өөрөө чадах хэмжээгээр сайхан хүмүүжүүлнэ. Гэхдээ охин маань ирээдүйд ямар хүн болоод яаж явах нь одоо тий өөрийнхөө хүслээр л явна шүү дээ. Тэрнээс биш би одоо чи тэгэх ёстой, ингэх ёстой гэл ингээд би яг Монгол хүмүүс тэгдэгтэй хүүхдүүд айгүй их гайд хийдэг те. Тэгээрээ ингээрээ ийм сургуульд ороорой, ийм мэрэгжилтэй болоорой гэж айгүй их гайд хийдэг. Би ч гэсэн тэрний л нэг одоо хүүхдэн байна. Гэхдээ одоо хараад байхад би өөрөө онцгойлон ингээд лайф коуч болоод байхад ерөөсөө хүний өөрийн генетикэнд нь одоо асуулт одоо бүх хариултууд нь байдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхэд ямар хүн болох нь тэр хүүхдийн өөрийнх нь асуудал. Ээж аав биш. Ээж аав бол хүүхдээ сайхан өсгөж хүмүүжүүлээд тэгээ нийгэмд бэлэн болгох л үүрэгтэй болохоос тэр хүүхэд одоо зураад ингээд зурдаг хүн болоод явмаар байвал тэр хүний өөрийнх нь асуудал амьдрал байгаа. Тэгээд тэрэнд би зориулаад охиндоо нэг өөрийнхөө нэг санаа зовж исэн асуудлаа шийдээд ингээд хөрөнгө гоё юм тий. Их гоё сазгж чинь тий сувда миний хувьд би ингээд сайн ингээд чамаг чиний амьдралыг ингээд төсөөлж байглаа тий ингээд яг чиний нөгөө хүнд хэцүү үеийг давж исэн үеийн өмнөх байглаа. Тэгээ яг саяны тэрний дараах байгалагийн санхүүгийн талаарх ойлголт, санхүүгийн талаарх мэдлэг за дээрээс нь бас хамгаалалт гэж одоо тий цогцоор нь хамгаална ирээдүгөө баталгаатай болгоно гэдэг юу вэ гэдэг ойлголт чинь эрс өөрчлөгдсөн юм шиг санагдлаа л да. Тэгээд өөр ойлгоо зогсоогүй бас чи бол үйлдэл хийсэн байна. Тэгэхээр одоо энийг сонсож байгаа хүмүүс байх юм бол тий хэрэг ингээд бас за маргааш гэж хойш нь тавьж байгаа хүмүүс байх юм бол бити маргааш гэж хойш нь тавиасаа. Тий хүн болвол өвдөж, зовж, за сайнтай муутай бүхэл туршлагаасаа хүн сурж иж үйлдэл хийдэг л дээ ихэнхдээ. Тэгээ заавалчгүй тийм туулахгүйгээр бас ингээд бусдаасаа сургамж аваад, бусдаасаа сураад бас ингээд ухаалаг шийдлүүд хийгээсэ гэж би хүсдэг л дээ. Тэгээд бас энийг сонсож байгаа хүмүүс бас маргааш гэж бити хойш нь тавиасаа ирээдүгөө яг өнөөдрөөс баталгаатай болгоосоо гэж би бас хэлмээр санагдлаа. Тэгээд их гоёор тэг ингээд тайлбарлаж өгсөнд баярлалаа баярлалаа да. Sorry. Хүүхдийн нөгөө нэг мөнгөийг ч гэсэн тэр одоо амь насны даатгалж байсан тэр эрт эхлэхээр юу юм бэлээ? Одоо маш их илүү сайн одоо өр өгөөжтэй байгаад байгаа байхгүй юу? Илүү ашигтай тий. Ашигтай тий. Тэгээд их айгүй айхтар их мөнгө хийх хэрэггүй мэлээ. Бас тэр өөрийнхөө санхуд айгүй их дарамттайгаар тэ өдөр тутмын амьдралд нөлөөлөх хэмжээгээр амар их мөнгө хийгээд ингэх юм бол амар хэцүү. Тэгэхээр ингээд би бол яг л өөрийнхөө боломжоор ингээд тэ ингээд мөнгө хийгээл тэгээд тэр нь надад нэг их айхтар нөлөөлөд авахгүй тэ ингээд миний өдөр тутмын амьдрал ч гэсэн айхтар яагаад авахгүй би баг ингээд марти гэсэн бодолтой байгаа. Тэгээд тэр бас их чухал юм лээ. Хүүхдэд төрөөд л Америкт төрсэн хүүхдүүд бол ерөөсөө social security-г аваад гэдэг чинь одоо төрөөд 2-7 хоногийн дараа авдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр 2-7 хоногийн дараа шууд дахиад энэ дансыг нийцэх боломжтой байхгүй. Тэгээл нөгөө монгол хүмүүс ч шинэ хүүхэд төрөхөөр ингээл мөнгө өгдөг, төрсөн өдрөөр эмээ өвөө мөнгө өгдөг ч гэдэг юм те. Тэр мөнгөний ингээл хийгээл байхад 18 хүрэхэд те хүүхэд чинь овоо хөрх мөнгөтэй болсон байна. Тэгээд тэр мөнгийг хамгийн гол надад таалагдсан юм нь юу гэхээр нөгөө такс янз бүрийн төлөхгүйгээр авах юм билээ. Хоёрдугаарт юу таалагдсан бэ гэхээр
Энэ мөнгийг заавал хүүхд сургуульд сурахад зарцуулахгүй байсан ч болох юм лээ. Аа хүүхд одоо нөгөө 529 ч юм уу тэд нар бол заавал одоо нөгөө боловсрал Тий. байдаг шүү дээ зарцуулах. Энэ болохоор надад таалагдсан юм нь хүүхд чинь юу хиймээр вэ, яаж шийдмээр вэ ингээд тэр мөнгө бол өөрсдөд нь ингээд одоо ирээдүгийнх нь нэг эхлэл болоо те магадгүй entrepreneur хүүхд төрж магадгүй шүү дээ. Тийм Тий шүү шүү дээ. дээ. Тий.Руулаа төгсөөд би 1 жил 2 жил би амар гоё ийм бизнес юмэр надад idea байна гэхэд энэ одоо нөгөө нэг бизнесийнх нь гарааны эхлэлийн мөнгө болчихоор байна. Яг. Тэгэхээр тгийгч харах юм бол айгу өгөөчтэй санагдсан надаа. Тэгээд ер нь бол тэгээд мөнгөө хийгээд мартах юм байл дээ. Тэгээд яг саяны хоёр гоё давуу талууд дээр нэмээд бас нэг юм хэлэхэд тэр дансны нэг бас нэг ач холбогдол нь зах зээлийн өсөлтөг дагаж өсдөг. Гэхдээ уналтаас бол хамгаалагдчихсан байдаг. Ерөнхийдөө бол чи бас төрүүлсэн бие бол Монгол хүүхдэд хадгаламжийн данстай. Ер нь бол их монголчууд манаас тийм байгаа. Гэхдээ хадгаламжийн дансны хүү хэдүүлээ тийм ээ. Америкт ч гэсэн тий хадгаламжийн дансны хүү дээдл нь 3.8% өсдөг болол саяны хүүхдийн дансанд оруулсан мөнгө тань зах зээлийн өсөлтийг дагаад дунджаар 8, 9, 10 хэдэн хувиар өсөх боломжтой. Тэрнээс дээш зах зээл өсөх юм бол дагаад яваад байна. Гэхдээ зах зээл унахад олвол тий 0 дээр буюу ингээд уналтаас хамгаалагдчихсан. Ер нь хаана тийм юм байх вэ? Ер нь тийм ээ. Банк дээр авчиж хүүхдийнхээ дансыг та нээж болно. Гэхдээ өөр энэ амь насны даатгалыг дагаад ирж байгаа энэ мөнгөн өсөлтийг ашиглах боломж байхад яагаад 4 өөр мөнгө өсгөнө гэж. Эсвэл яагаад CD-д CD-гээсээ бас тэр чинь нэг мөнгө нь орж ирэхээр өссөн мөнгнөөс татвар төлнө шүү дээ. Яг бол инком буюу орлогоор тооцогддог учраас. Тэрийг амар олон юм татрын болон өсөлтийн зах зээлээс хамгаалагдсан. За тэгээд ирээдүйд хэрэгцээтэй дуртай хүссэн юм болгондоо аваад хэрэгжүүлэх боломжтой ийм сайхан данс байна гэхэд бол одоо бас миний хувьд бол анх сонсоод бас үнэмшмээргүй юм шиг санагддаг байсан. Нүү одоо ийм байна уу? Хаана байсан бэ? Гэт би бол охиндоо 529-ыг л авдаг байсан. Яг тэгэл 529 чинь коллеж фонд байхгүй юу? Ирээдүйнхийн боловсролтой холбоотой зарлуудад зөвхөн хэрэглэгдэх боломжтой. Тэгэхээр тэр нэг хэдхэн хувиар л өсдөг. Тэгээд яг чиний хэлдгээр бол сургууль төгсөө тэрийг сургуулийнхаа ном дэвтэр авах, компьютер авах мэтлэн сургуулийн төлбөр төлөх гэх мэт тэрэндээ холбоотой зарлууд зөвхөн хэрэглэх боломжтой байдгийн. Тэгээд одоо ийм гоё зүйлийн ялгааг надад хүмүүст хэлж өгсөнд баярлалаа. Харин би тэгээд яг уу миний хувьд бол яг орой мэдсэн учраас мэдэнгүүтээ ингээд шууд нээчихэж байгаа. Тийм байна. Манайхан бас жоохон ингээд нэг хаширлал үнэн ч юм уу худлаач юм нөгөө нэг манайхан чинь нийлэнх хүмүүсийн нөгөө монгол хүмүүсээ их амаар байд юм лээ л дээ. Тэгэнгүүт одоо жишээ нь нөгөө нэг даатгал заадаг хүүхнүүдөө ярьж ингэж штэ тэг яг тэр шиг юм ойлголттой байгаад байгаа байхгүй. Гэтэл үгүй штэ. Эндхийн нөгөө нэг системийнх нь учрыг олцоод тэгээд яг энэ системээр яг энэ нөгөө нэг хүмүүсийн яадаг юугаар нь бас адилхан бид нар монгол хүмүүс яг уу зарим нь хамгийн анхны генерашн янз бүрийн хүмүүс байгаа ч гэсэндээ бид нар бас яагаад энэ адилхан ингээд бенефитийг аваад энэ үр шимийг хүртэж болохгүй гэж тэр өөр хүүхдэд гэдэг юм. Би бол ерөөсөө адилхан л гэж үзээд идэг шүү дээ. Илүү монгол эмэгтэй бол үнэхээр монгол эмэгтэйчүүд бол үнэхээр бүр нэг цаанаасаа генээсээ тийм байхгүй. Генээсээ тийм маш хүчтэй онцгойлон эмэгтэй хүмүүс нөгөө эр хүмүүсээ ингэ чиглүүлж явдаг. Монгол эмэгтэй хүмүүс бол эр нөхрөө чиглүүлж илүү нөгөө мундаг одоо амжилттай явах гол юм нь эмэгтэй хүн гэдэг баг. Монгол эмэгтэй хүн онцгойлон байдаг юм. Гол хүч тулгуур нь тий. Манайх бид нэр гэртээ ингээд шаалдаг байхгүй ээжигээ манай ээж ерөнхий сайд гэдэг манай гэр юм. Эртээр үеэс хатуудын үеийн ген бидэрт байдаг байхгүй юу? Тэ. Би нэг юм асууж болох уу байгалаагаас одоо хэрэг чамтай адилхан ингээ те одоо хүмүүс л өөрийгөө олж арай амжаагүй байгаа, олохыг хүсэж байгаа хүмүүст одоо
life coaching чи хийдэг гэж хэллээ. Хамгийн түрүүнд одоо яг хамгийн энгийн алхам нэгдүгээр тийм хүмүүс ямар шүү маягаар тэр одоо өөрийгөө даван туулж гарч чамтай холбогддог юм бэ? За хоёрдугаарт чамтай холбогдсны дараа хамгийн ихний одоо ингээд одоо ерөнхийдөө сешн ч юм уу ер нь юу чухал байдгийм бэ? Тийм лайф коуч гэхээр л амар мундаг хүн ингээл те ингээд бүгдийг хийдэг юм биш л те. Ер нь хамгийн гол асуултын хариулт нь хүнд өөрт нь л байдаг. Өөрийн тэгэхээр миний хийдэг зүйл бол тэр хүний өөрийнх нь full potential юу тэр хүнийг ингээд хойш нь татаад байгаа юм. Тэр асуудал байгаа юм. Тэр дотортой нь харьцдаг байхгүй. Хүн болгон энэ хорвоо дэлхий дээр төрөхдөө ямар нэгэн байдлаар энэ хорвоо дээр утга учиртай нэг зүйлийг бүтээхээр төрсөн байдаг. Бид бүгдээрээ бүтээгч өөрийнхөө амьдралыг бүтээдэг үр хүүхдийнхээ амьдралд ингээд одоо 18 нас хүртэл нь бас ингээд бүтээлцүүд ингээд явж идэг. Тий, яг. Тэгэнгүүт лайф коуч бол ерөөсөө л тэр хүний хинбэ, чиний дотор юу байна, юу болж ийн гэдэг энэ нөгөө нэг юутай маш их олон асуулт асууж харьцдаг гэх юм уу да. Тэгээд хамгийн түрүүнд лайф коучтэй уулзсан ч бай, уулзаагүй ч бай, ер нь бол бид нар өөрийнхөө биеийн мэдрэмжийг маш их сонсох хэрэгтэй. Би өөрийгөө нөгөө нэг юм мэдрэмжээрээ бид нартай харьцаж идэг юм байна л да. Жишээлбэл миний би ингээд урд нь өвдөлөдөг гэсэн байгаа байхгүй. Тэнгүүд би зүгээр адвил угаал. Нөгөө нэг надад хилээд байгаа би дохиогийн сонсоогүй штэ. Ингээд хайчдаг байсан байгаа байхгүй. Тийм байна. Би бол дотроос юутайгаа ингээд өөртөөгөө ярилцчихдаг. Зарим нэг хүмүүс бүр өөрсдөө монгол хүмүүс бол онцгой нөгөө нэг зүүн совин бэлгээ маш сайн мэддэг хүмүүс учраас бид нар заримдаа ингээд яхаа нэг газар очиод нэг л сонио энергийн таалагдсангүй гэдээ ярьдаг да тий. Тэгдэг. Тэгвэл бидний бие цаанаасаа ингээд мэдэрдэг бахнаа. Тэгээд мэдрэмжээрээ ярилцдаг. Тэгэхээр тэр мэдрэмжээ бид нар ингээд унтраахгүйгээр ойлгоод тий ингэх гээд байгаа юм болов тий. Ингээд явхаар хүн ингээд нөгөө би хинбэ гэдэг асуултынхаа хариултыг олоход ингээд ойртон тэгээ би энэ хорвоо дэлхий дээр ямар утга учиртай ирсэн гэдгээ ингээд ойлгож эхэлнэ. Тэгээд эхлэхээр хүн нөгөө нэг эд баялагтай мөнгө төгрөг нь хүртэл ингээд орж ирж эхэлдэг. Айгуу сонио. Ингээд урд нь ингээд гүрийгээл ажиллаа гэдэг мөртлөө ингээд мөнгө олно. Тэгсэн мөртлөө олсон мөнгө нь хайцсан мэддэхгүй ингээд байгаад ах үе байдаг шүү дээ. Яасан сонио. Тэгвэл магадгүй та буруу газраас мөнгө хайгаад иж магадгүй, буруу газраас олоод иж магадгүй. Таны зорилготой холбоотой юм байна гэхгүй юу? За та ингээд амар яг өөрийнхөө нөгөө энэ хорвоо дэлхийд өгөгдсөн өгөгдлөөрөө тэрүүгээрээ мөнгө төгрөг олдог байх юм бол тэр мөнгө чинь бас танд илүү тогтно. Тэгэхээр хүн өөрийгөө олоод ирэхлээр эд мөнгө төгрөх баялагтай байдаг байх нь аз жаргалтай амьдарч эхэлдэг байх нь тэгээд нөгөө харилцааны хувьд асуудлууд нь шийдэгдэж эхэлдэг. Ир нөхөртөөгөө байд юм уу? Эсвэл бол үр хүүхэдтэйгээ байд юм уу? Бусад хүмүүстэй ингээ гадуур харьцагтай байд юм. Асуудлууд, харилцааны асуудлууд шийдэгдэж эхэлдэг. Тэгэл би бол яг энэ асуултын хариулт нь би юм байна гэдгийг ойлгоод өөртөөгөө ажиллаад эхэлсэн чинь энэ бүхэн зүгээр өөрөө шийдэгдэж эхэлсэн байхгүй. Миний мянган асуудлууд шийдэгдэж эхэлсэн. Тэгэхээр л энэ нэг юм бидний тархинд байдаг төвчээ байна уу, юу байна мэдэхгүй. Тэгээд нөгөө нэг юм хайрцагнаас гарт юм л яг нэг юм байгаль гэсэн нэг юм жижигхэн хайрцагт орсон байсан чинь нөгөө хайрцагнаас гараад сэтгэхүй маань өөрчлөгдөд эхэлсэн чинь ямар гоё. Томор сэтгэхэд ингээд эхэлж байгаа байхгүй. Тэгвэл одоо иймэрхүү байдал өөрийгөө байгаагаа мэдхгүй байгаа хүмүүс сонсоход болвол эсвэл ийм байдал байгаа тэрнээс яаж хэрхэн гарахаа мэдгүй байгаа хүмүүст бол саний зөвлөгөө бол үнэхээр хүрэх байх гэж найдаж байна. Өөрийнхөө төлөө л хүн ер нь бол хийдэг юм байна. Тэгээ өөрөө зориглоод одоо ийм зүйл тэгээд ганцаараа тулгараад ингээд тулаад яваад авахгүйгээр бас ингээд лайф коучтай уулздаг ч юм уу эсвэл юм унш судалж өөрийгөө доторх тэр төвжээгээ задлах юм бол
зүгээр эрүүл мэндийн хувьд сайхан эрүүл байхаасаа гадна урт насалч те. За дээрэс нь альва асуудал бол ухаалгаар нэлээд ийм цэнгэг тэнгэртэйгээр шийдэх нь штэ. Нэг ийм бүх одоо юу гэдэг нь заримдаа нэг хүмүүс чи уучраа олохгүй явж явах бүхэл юм одоо нэг саарл маягийн байдаг штэ. Хэрэг ингээ уучраа олоод занглаагаа тайлаад эхлэх юм болвол бүх юм чинь эмгхтэй цэгцтэй гээр зохицуулагдахаас гадна бас ирээдүйн чинь бас нэлээд гоё цэлмэг тий bright болох юм байна гэж ойлголоо. Тэгээ тийм хүмүүст одоо ямар урмын үг хэлэх вэ чи өөрөөр хэлбэл одоо яаж юу хийх хэрэгтэй гэдэг юм бэ? Чамтай холбогдох хэрэгтэй байдаг юм уу? Ер нь бол яаж ингэ гоё нэг хүчтэй чи чаднаа гэдэг юмыг одоо хүмүүст хэлэх үү? За хамгийн түрүүнд хэлэх зүйл бол хизээч оройтдгүй. Хизээч таны хэдэн настай байх те хаана байх эсвэл хэдэн төгрөгтэй байх ч гэдэм үү ерөөсөө хамаа байхгүй хизээч оройтгүй. Тэгэхээр та өнөөдөр л шийдэл ерөөсөө энийхээ учрыг олъё. Юу нь болохгүй байгаа юм би яагаад тийм аз жаргалгүй байгаа юм бол эсвэл яагаад миний ажил бүтэхгүй байна? Эсвэл би яагаад одоо нөгөө нэг алтан тушаал ахихгүй байна гэж зүгээр бодъё л доо. Одоо мөнгө финансийн талаар ярьж байгаа тийм. Миний яагаад би ажилд юу авахгүй байна? Би өгн хичээгээд л байгаа даа гэж бодоод идэв шүү дээ. Тэгсэн заримдаа хүний одоо нэг хийж байгаа ажил нь тэр хүний нэг өгөгдөлтэй зөрчилдөд байгаа учраас өсөхгүй байгаад идэм байна л та. Тэгээ тийм үед бас хүн өөрийгөө хаах хэрэгтэй юм байна. Тэгэхээр хамгийн гол юм нь бас нэг юм би одоо аягүй сайн ойлгоод байгаа юм гэхээр би бас аягүй сэтгэл зүйн ном юмнууд ингээл уншаал бодоол тэгэл тэрийгэ болчлаа. Ийм юм байд юм уу ингээд бодоод исэн чи үгүй хүнд хүрээлэл хэрэгтэй юм лээ. Тэгэхээр та ганцаараа биш шүү гэдэг нэг юм хэлээд нь шүү дээ. Магадгүй миний YouTube-ыг ингээд сонсдог хүмүүс нэг тийм мэдрэмж авдаг байх. Өө би бас байхлаатай адилхан юм байна. Бид хоёр ингээ хамтдаа ингээ явж ийн гэдэг ийм мэдрэмжийг бас юм өөрийгөө юм яг таны юу хүсэж мөрөөдөж байгаа тэр хүмүүстэй одоо ойролцоо тийм хүсэл мөрөөдөлтэй гэх юм уу эсвэл бол тийм хүрээллийг өөрөө үүсгэх хэрэгтэй юм байна. Тийм бодол сэтгэлтэй хүмүүстэй найзуудтай болох хэрэгтэй юм байна. Тэгээд дараагийнхан зүйл юу гэхээр хил хязгаартай болцох хэрэгтэй. Эрүүл хил хязгаартай болцох хэрэгтэй. Өөрийнхөө төлөө хүн одоо зүтгэхийн тулд харилцаан дээрээ эрүүл болоод эхлэхээр өөрийгөө ингээд нэгдүгээр тавиад эхлэхээр гэдэг юм уу эсвэл бол нөхөр эхнэр хоёрын хоорондох харилцаан дээр ч гэсэндээ өөрийгөө нэгдүгээр тавьсан хүн бол хил хязгаар нь эрүүл болж эхэлт юм байна л та. Тэгээд хил хязгаар нь эрүүл болоод ингээд эхлэхээр амьдрал чинь тэгтээ тэрэнгүү аянда энэ хорвоо ертөнц угаасаа таны төлөө таны юу хүсэж мөрөөдж чинь юу бодож чинь ямар үйлдэл хийж байгаа ингээд бүтээгдчихэд юм. Тэгэхээр би бол хэлэхэд надтай холбогдож олно. Надтай холбогдоод найзууд болт юм уу ингээд миний бас тэ надтай коучинг сешн ингээд аваад явж болно. Хэрвээ авах боломж байхгүй эсвэл тэ ингээд юм таахгүй байж болно шүү дээ тэ. Тэгэх юм бол өөрийнхөө хүрээллийг өөрчлөөрэй. Тэгээ хизээч оройтхгүй гэдгээ маш сайн мэдэж аваарай. Тэгээд урагшаа зүтгээд л ахад болно доо. Стойх баярлалаа. Тэгээд үнэхээр үн цайтай одоо зөв мэдээллүүдийг өглөө. Тэгээд янзын гоё ярьцлага боллоо. Тэгээд анхныхаа ийм мундаг авьяастай, чадвартай, амжилттай явж байгаа байглаагаа анхныхаа зочноор оруулж байгаадаа үнэхээр сэтгэл өндөр байна. Уянгаагчд хоёр US Монгол Finance 360 гэдэг YouTube-ээ одоо ингээд байнга одоо хөтлөөд хамтдаа ингээд сонирхолтой одоо зочнууд урьж оруулна. Гэхдээ тэр одоо YouTube-ийн маань анхны зочин болж байгаа одоо дээжийн авч байгаадаа маш их өндөр байна. Баярлалаа. Тэгээд оролцсонд бидний урилгыг хүлээж авч өгсөн. Тэгээ хамгийн сүүлийн асуух одоо энэ манай одоо YouTube-ийн одоо нөгөө нэг одоо юу гэдэг чинь зуршил ч юм уу төгсгөлийнх нь
асуулт тань тавья л да. Энийг та нэг өнөө хоёр өгүүлбэрээр хариулж олно. Юунаас хамгийн их аз жаргалыг мэдэрч байна? Яг одоо өнөөдөр ч байна уу? Одоо өөрийнхөө туршлагаас чи одоо ингээд одоо чамд нэг тийм гоё аз жаргал ингээд гэрэл гэгээ ингээд цацраад яваад нь шүү дээ. Та тэрийг нэг өнөө хоёр өгүүлбэрээр юу гэж та тайлбарлах? Та юунаас хамгийн их аз жаргалыг мэдрээд байна? Яг одоо бол би өөрийнхөө хийж байгаа зүйлээс үн цэнийг бүтээж байгаа бусдад хэрэгтэй тустай зүйл хийгээд өөрөө бас бусдад хэрэгтэй хүн гэдгээ мэдрээд байж байгаагаас маш их аз жаргалыг мэдэрч байна. Тэгээд би бас нөгөө удахгүй 8 сарын 13-нд би яг нөгөө нэг хавдраа авахулсан өдрөхгүй. Тэгээ энэ өдрөөр вебинар хийж байгаа. За. Энэ вебинараар юу ярих вэ гэхээр энэ 3 өдрийн бүр энэ вебинар болон чаленж байхын. Тэгээд хүмүүс өөрийнхөө амьдралыг өөрчлөх хүсэлтэй хаанаас эхлэхээ мэдэхгүй эсвэл нэг учраа олчих яагаад байгаа юм бол юу нь болохгүй байгаа юм бол эсвэл над чиг бас ингээд үнэхээр хэцүү юмыг туулаад ингээд явж байгаа хүмүүс байх юм бол яг энэ вебинарт ороорой. Тэгээд яг тэгэхээр 8 сарын 13-ны өдөр би өөрийгөө дахин төрсөн гэж харж байгаа хгүй. Дахиад төрсөн, шинээр байгаль бий болсон өдөр. Би ерөөсөө энэ өвдсөндөө харамсдаггүй. Энэ хүн болгонд тохиолдож байгаа зүйлс зүгээр нэг ирчдэггүй учир утгатай байдаг гэдэгт би итгэдэг болсон. Үнэхээр хэцүү юмнууд яг тухайн үедээ яагаад надад тохиолдчихвоо гэдэг юмнууд бид нар ингээ яриад юу энэ надад сайн сайхны төлөө тохиолдсон гэж хизээж бодохоор юмнууд байдаг да. Би бол одоо өвдсөндөө маш их баярлдаг. Шинээр төрөөд, шинээр байгаль болоод маш их одоо өндөр энергитэй болсон. Тэгээд хамгийн гол нь өвдсөний дараагаар би бусдад өгөх ямар сайхан юм бэ гэдгийг ойлгосон. Бусдад өгдөөч хүн авдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ийм вебинар хийх гэж байгаа. Тэгээ ер нь бол өөрийнхөө үн цэнийг ойлгоод ингээд явах үнэхээр сайхан байд юм байна. Ингэж л нөгөө нэг хорвоо дэлхий дээр яагаад би төрсөн бэ гэдэг утга учир маань гарч байгаа байхгүй. Та хоёрын хувьд ч гэсэндээ зүгээр нэг хүмүүсээстэй ингээд ашиг олоод явъя гэгүй та хоёр сар болгон өнгөө вебинар хийдэг гэж байна. Санхүүгийн боловсрол бол маш чухал. Би анх Америкт ирээд кредит карт гэдгийг ч учрыг сайн ойлгохгүй явж илаа штэ. Гэтэл ингээд та хоёр ингээд маш их зэгцтэйгээр тэгээд ийм мэдлэг олгож байгаа нь бол бас нэгэн төрлийн үн цэнийг бүтээж байгаа. Тэгээд хүмүүсийн ирээдүйд тусалж байгаа. Тэгээд би also удаага мэднэ би ийм данс нээлгээгээд ингээд өчнөө 2 3 өдрийн асуудал болж байхад сувдаа ингээд би сувдаад нэг төгрөгч төлөөг байхгүй. Тэгэнгүүт ингээд маш их юм буянтай ажил хийж байгаа. Тэгээд хүн ер нь бол энээс л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг юм байна гэдгийг ойлгосон. Маш их баярлалаа. Өстой гоё хэллээ тий. Өстой баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд үн цэн бүтээж байгаа гэдэг чинь бас айгүй надад үнэхээр гоё таалагдлаа. Сэтгэлд их гоё бууж ийн. Бас сувдаа дээр маань яг хийж байгаа юм маань одоо яг чамтай ингээ ярилцаад ингээ сууж байхад олон зөндөө юм ингээл сураал мэдээл сонсоол ингээл уйраал суужлаа л да. Тэгээд дээрээс нь бас хүний төвчээр хатуужил гэж ямар ч айхтар байдгийн. За тэгээд дээрээс нь сая ингээ хэлж явах чи ингээ өвдсөндөө баярлаа гэж хэлнэ гэдэг бол бас хэр аргийн хүний хэлж чаддаг, зоригтой гардаг, амар давж гардаг үг бол биш. Тэрийгэ хэлээд сууж ийна гэдэг чинь ямар мундаг чадвар бай. Миний одоо гар ингээ ярьж байгаа гарны ингээ өссөн гэдэг яаж шар ус босч штэ. Тэгээд одоо blessing in disguise гэдэг үг байдаг штэ англиар тийм ээ. Өөрөөр хэлбэл заримдаа сурах гэж амьдралттай ингээд өгөгдлөөс гаднаас хүний өгөгдлөөс гаднаас зарим нэг юм болов сургамж болох гэж ярьдаг. Тэрнээс нь сураад ингээд амьдралынхаа чиг хандлагыг өөрчлөө явна гэдэг бол бас хэр оргины хүний хийдэг юм бол биш. Ихэнх хүмүүс бол өөртөө тохиолдсон юмдаа гонж бутрах, за ингээ буруутгах, буруу бусдаас хайх маягаар явдаг. Гэтэл чиний хувьд бол шал өөрөөр хандсан байна. Тэгээ энэ бол ямар гайхамшиг вэ? Тэгээ үнэхээр л бусд хүмүүст энэ сайхан гэгээ гэрлээ. Тэгээ түгээхээр за яг зөв хүн юм байна. Тийм болохоор ч энэ өөрийнхөө энэ асуудалд ингэж гоёор хандж байгаа юм байна гэдгийг л би хараа суужлаа. Тэгээд
өөрийнхөө талаар өөрөө хинбэ гэдгийгээ маш сайхнаар тайлбарлаж ярьж тэ энэ цагийн ярилцлагыг үнэтэй болгож өгсөнд их баярлалаа Баглаа да. Баярлалаа. Намайг урьж оролцуулсан та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд сонсож байгаа хүн ч гэсэндээ нэг ч гэсэн урамыг аваасай. Тэгээд миний хийсэн би бол өөрөө хийсэн одоо туршсан юм аа л ярих дуртай л та. Мэдхгүй юм аа бол бусдаас суралцах дуртай. Үнэхээр $1 million baby гэдэг би аккаунтыг нээсэн. Охиндоо зориулаад нээсэн. Тэгээд охин маань ирээдүйд яаж хэрэглэхийг бүүмэд. Тэгээд санхүүгийн боловсрол гэдэг бол үнэхээр аз жаргалтай байх нь бас нэгэн одоо үндсэн юм аа. Тэгээд та хэдтэй ажил амьдралын аз жаргал сайн сайхан бүхнийг ажлын амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Тэгээд өдрөө стац жаргалтай өнгөрөөгөөрэй. Тэгээд уянгаа ихтэй бас цагаа гаргаад орж ирсэнд баярлалаа. Тэгээд байглаа минь 8 сарын 13-нд тэр вебинарт чинь оролцсноо. Тэгээд удахгүй тэр вебинарт чинь 3 хоног гэсэн тий. Тэгээд тэрний бүх информашныг одоо энэ YouTube-ийнхаа доор мэдээлэлд оруулчихнаа. Тэгээд цагаа гаргаад орж ирсэнд маш их баярлалаа. Тэгээд удахгүй уулзалтыг тэгээ холбоотой байя. За бай. За За баярлалаа. За бай.